Сайн байцгаана уу? Эрхэм та бүхэнд энэ өдрийн мэдээг айлтган дэвшүүлэн дэвэслэлээс эрхлэн мэлтэгдэх түүн бүсийн мэдээллийн хэлбэрээ эхлүүлж байгаадаа таатай байна. Ингээд та бүхэн өнөөдөр Дархан аймаг орон нутгийн хэмжээнд ямар онцлог үйл явдал болсныг бидний бэлтгэсэн мэдээллийн хэлбэрөөс хүлээн авч үзээрэй. Хуучин оноо өдөөж шинэ оноо өгдөх 2 оны зааг дээр буюу 2025 оны отхон өдөр 12 дугаар сарын 31-нд Дархан аймгийн нэгдсэн эмнэлгийн амарчих тасагт 4 их амарчсан бол 2026 оны эхний өдөр буюу 2026 оны 1 сарын 1-нд 2 хүүхэд хорвоод дууга хадаан мэндэлжээ. Ийхүү баярын 2 өдөр дарханчууд 5 охин 1 хүү буюу нийт 6 шинэ иргэнэ хүлээн авлаа. Их хүүхдүүдийн биеийн байдал бүгд хэвийн байгааг амарчих тасгаас мэдээллээ. 2025-аас 26 онд шилжих өдөр Дархан нэгдсэн эмнэлгийн амарчих тасагт нийт 6 ээж төрсөн байна. Энд 5 охин 1 хүү мэндэлсэн. Эхнэрээ биеийн байдал бол сайн. Амарчих тасагт маань болохоор хүлээн авах тасгаар 24 ээж төсөлмж үйлчилгээ авсан байна. Ерөнхийдөө тасгийн үйл ажиллагаа хэвэн явагдсан. Ийхүү Дархан аймагт бүртгэлтэй 2026 оны хамгийн анхны нэраа анхлан төрөгч Солонгийн шинэхэн нэраа охин өр байжээ. Солонго 2 оны зааг дээр 31-ээс 1-нд шилжих шөнө буюу шөнийн 2 цагт инхрээ охиноо үлгэд авсан байна. Яг 12 сарын 31-нд төрөе гэж бодсон даанч амжаагүй. Тэгээд нэг цаг өнгөрөөгөө төрсөн. Охин хүүхэдтэй болсон 3760. Охин хүүхэд их аз дагуулдаг гэж сонссон. Маш их азтай байх л гэж бодож байна охин маань. Амар их баярлалаа гэж хэлээ. Анхных болохоор ер нь бол туршлага их муу байсан. Тэгээд их барих эмчтэйгээ асрагч тэгээ совилогч бүгдээрээ ер нь бол их тусалсан. Нэлээ амар олон хүн байсан. Угаасаа эмэгтэй хүн болгоны давж туулах ёстой зүйл. Тэгээ даваад туулсны дараа мэдээж сайхан үртэйгээ уулзна гэж бодохоор ер нь төвчл гард юм да. Маш их баярлалаа. Та бүхэн ч гэсэн хамгийн сайн сайхныг хүсье. Дархан аймгийн нэгдсэн эмнэлгийн амарчих тасагт 2025 онд нийтдээ 1787 ээж амарсан дүнтэй байна. Харин 2024 онд 1808 ээж, 2023 онд 2014 ээж, 2022 онд 1982 их 9 мэнд амарчиж инхрээ өрстэйгээ уулзсан байна. Тус тасагт зөвхөн Дархан хот төдийгүй ойролцоох сумдууд Сэлэнг аймгийн эхчүүд ирж амарчдаг ачаал өндөртэй тасаг юм. Их өр бүхэн эрүүл их байж Монголын өрс маш олон болтугай. Дархан аймгийн ус цагуур орчны шинжилгээний төвөөс аймгийн нутаг дэвсгэрдэх 2026 оны 1 сарын цаг агаараа өртөжсөн мэдээллийг тодрууллаа. 2026 оны 1-р сард олон жилийн дунджаас даруй 2-4 градусаар хүйтэн бах төлөвтэй байгааг мэдээллээ. Хурд унтсын тухайд эхний 10 болон 3 дахь 10 хоногийн сүүлч 2 дахь 10 хоногийн дунд үеүүдэд ихэнх нутгаараа цас орж, зарим газраас цалхи ширүүсэн цаг агаарын модалд ажиглагдаж байгааг мэдээллээ. За агарын дундч температур бол нийт нутгаар нэг 20.4-өөс 23.4 градус хүйтэн байлаа. За хорноос эхлээд ер нь агарын температур өдөртөө нэг 20-с 25 градус. Шөндөө голынхаа өндийгөр болохоор 30-аас 35 градус хүрч хүтэрлээ. За хамгийн хүйтэн нь бол нэг 29-аас 30 шөндөө 31-ээс 36 градус хүрч хүтэрсэн. 1-р сарын төлөв бол агарын дундч температур нэг 23-аас 26 градус байдаг. За олон жилийн дунджаар бол нэг 24 градус хүйтэн байх төлөвтэй байгаа. За хурд дундс болохоор олон жилийнхаа дунджийн орчим 3-аас 4 мм очив. 11 хүртэлх төлөвөр болохоор 3-даа 8-д нэг бага зэргийн цастай байгаа. 9-10-даа бол ус хүдний ирч маань эргээд тасч авах төлөвтэй байгаа. За манай Дархан аймгийн пэйж утсан болохоор Дархан уулд Water Cegum гэдэг ийм манай пэйж утас байгаа. Энэ нь болохоор 5 хоногийн мэдээ байгаа, сарын төлөв мэдээ, өдрийн мэдээ ингээ 3 цагийн найруулалтайгаа ингээд иймэрхүү маягаар гардаг байгаа. Өнөөдөр ихэд өдөртөө 23 градусын хүйтэнтэй салхины урд нэг 5 м/сек орчим байхаар Дархан цагуур пэйж утаснаас цаг агарахаа мэдээллийг тогтмол авч ихийг зөвлөж байна. 2026 оны 1-р сарын тухайд цас арах үеэр салхи төр зур ширүүсэж болзошгүй тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Агарын дундарч температур эхний 10 хоногийн сүүлч 2-р 10 хоног болон 3-р 10 хоногийн ихэнх үеүүдэд олон жилийн дунджаас 2-4 градус хүйтэн байх бол бусад хугацаанд олон жилийн дунджаас 1-2 градус дулаан байх төлөвтэй байна. 12 сарын 31-ний өдөр 4 настай охин маань
гэртээ цэлцэгнүүр залхиад харамсалтайгаар одоо хахаж өнгөрсөн байдалтайгаар манай 103 очсон байгаа. Үүнээс шалтгаалаад эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг маягаар хүүхдтэй одоо цэлцэгнүүр хатууж ихээр усан үзэм зэрэг зүйлийг өгөхгүй байх, өгсөн ч гэсэн хараа хяналтанд ороо өгөх. Тэгээд хүүхэд хагас үед болохоор гэрийн нөхцөлд хахааг нь гаргах арга хэмжээгээ аюу сайн мэддэг байх хэрэгтэй байна. За хүүхэд хагас үед болохоор хөхөр нь амьсгалж чадахгүй болно. Тэгээд хүүхдээ ажиглаад тэгээд хагасны мэдсэн дайруудаа амьхаа мөгөөрсөн дээр нь одоо нөгөө ингээд цээжнээс нь шахалт хийх, нурууны голд нь урагшаа түлхэх маягтай зохиж өгнө. Тэгээд яаралтай 103 тусламж дуудана. Амьсгалын зам гадны биетээр бүглэрхийг хахах гэх бөгөөд энэ үед осолдогч хүчил төрөгчийн дутагдалд орж сандарсан байдалтай байна. Осолдогчийн хажууд зогсоод нэг гараар хевлээд ороосон тулж нөгөө гараар хоёр далны хооронд 5 удаа хүчтэй зохино. Хэрвээ ингээд гадны биет гарахгүй бол осолдогчийн ард зогсоод нэг гараа зангидан аюулхай хэсэгт байрлуулан нөгөө гараар түгжиж 5 удаа хүчтэй шахаж өгнө. Энэ үед гадны биет гарна, хэрвээ гарахгүй бол энэ үйлдэлийг эхнээс нь үргэлжлүүлэн дахин гүйцэтгэнэ. Дархны нэгдсэн эмнэлгийн яаралтай 4 тусламжийн тасагт баярын өдрүүдэд ирсэн дуудлага мэдээллийн дийлэнх нь архины хордлого, гэмтэл, бэртэл, осол авараас үүдсэн дуудлага мэдээлэл эзэлж байна. 12 дугаар сарын 31-ний нийтдээ 57 дуудлагатай, 1 сарын 1-ний өдөр нийтдээ 45 дуудлагын дагуу тусламж үйлчилгээ хүргэн ажилласан байна. Ханаад томоогийн дэгдэлт бол их байгаа. Тэрний хажуугаар арх дарс хэтрүүлэн хэрэгэлсэн архины хордлого, осол гэмтэл одоо хоорондоо маргалдаж зодтолсон тийм гэмтэл бэртэл одоо маш их даван болж их үрж байгаа. Бид та бүхэнд орон нутгийн чанартай мэдээлэлд хүргэлээ. Харин одоо үргэлжлүүлэн хөтөлбөрийн уламжлалын дагуу Дархан улс илэн Төв аймагуудын цаг агарын урьдчилсан мэдээлэлээ хүлээн авч үзээрэй. TBS-ийн мэдээний албанаас бэлтгэсэн ээлжит мэдээллийн хөтөлбөр энэ дөрөд өндөрлөж байна. Та бүхэн бидний бэлтгэсэн 7 хоногийн тайм хөтөлбөрөө Бямб нэм гарагт хүлээн авч үзээрэй. Баяр та үзэгчдээ.